шууд тийш нь хүн бие хэл сэтгэлийнхээ үйлдэлийг хийгээлээ бол тэр нь улам хураагдал байна. Тэгэл ер нь тэрэндээ би ер нь ингэж хэлдэг яадгийг би тэгдэл хүнштэй гэсэн маягтай яваад идэг байхгүй хүмүүс. Тэр бишээ нөхдүүдээ. Тийм бол байхгүй. Тийм учраас цагийн юм цагтаа гэдэг шиг хийсэн юмыг өдөрт нь арилгаж ивэл одоо сайн л байна. Тэ? Тэрээс л үлийн үрийг яг үгүйсгэж болно. Бүр тэр засал номч хэрэггүйч байж болно. А тэгтээ тэр нөгөө араа даах уу гэдэг нэг үг бас асуулт болж гарч ирж магадгүй. Нэг хайрлах, хүндлэх, тэ инэрх. Хэдий чинээ инэрцэдэн төдий чинээ эдгэрэлт явж идэг. Ийм л жамтай. За тэгэхээр тантай өнөөдөр сар шинийн босгон дээр бид уулзч байгаадаа баяртай байна. Одоо монголчууд энэ өдрүүдэд засал номоо хийлгээд ер нь хэд орон бол бужигнатай л байх шиг байна. Ер нь одоо энэ 6 ухаан өөрөө яагаад одоо монголчуудын цагаан сарын уламжлалт баяртай холбогдож байгаа тэр шалтгааныг та бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. Энэ 6 шинжлэх ухаан бол одоо бурхны шний баг 5 ухаанд нь бол багтаж явдаг. Ийм одоо онцлогтой бурхан багшийн үеэс дүүнхрийн цагийн хүрдний ном номлогдох цагаас эхэлж одоо энэ 6-тай холбоотой олон сайхан олон бот номнууд, эрдэмтэн мэрэгдийн номнууд одоо ингэж зохиогдож гарсан байдаг. Тийм учраас энэ бол дүүнхрийн ёсны одоо одон зурхаан ёс гэж нэг юм том бүлэг зурхаан ухаан байгаа. За тэрнээс гадна бол хар зурхаан ухаан гэж одоо бас нэг салбар ухаан байна. Энэ хоёр ухаан дээр бол энэ зурхаан ухаан бол хэлцэгддэг л дээ. За тэгээд манай тооллын 1027 он гал туул жилээр бол энэ 60 эхэлсэн байдаг. Тэр жилээс гал туулаа жилээс эхлээд 60-ыг одоо тоолж эхэлсэн авч утсан байдаг. Тэгэхээр энэ цагаан сар бол их 60-тай холбоотой салбар ухаан л да бас. Тэгээд манайх бол одоо 17 дугаар 60 гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ 17 дугаар 60 бол миний одоо үзэж мэдхээр бол 1987 оны гал туулаа жилээр 17 дугаар 60 эхэлсэн юм билээ. За одоо тэгэхээр 17 дугаар 60-ны бас нэг хэсэг хугацаа өнгөрөөд явж байгаа. За тэгэхээр энэ 1027 оноос авч үзэх юм бол 999 дэх жил дээр одоо энэ 60-ны тоол бол одоо явж ийн л да. За нөгөө нэг талаараа бол энэ 60 ямар цагаан сар бас ямар учиртай холбоотой вэ гэхээр хар зурхаан одоо 5 махбодтой холбоотой. Яагаад энэ 60 болж ийн өгөхөөр 12 жидл бол төрөүний хэлсэн одоо хөхчин, улаагчин, шарагчин, цагаан цагаагчин, хар харагчин гэдэг энэ 5 махбоднууд бол 90 жилээр одоо ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бол 12 жил бол 5 махбодоор ингээд үржигдэхтэр бол 160 болж байгаа. Ийм учраас бол манай цагаан сар бол энэ одон зурхаа болоод хар зурхаа ухаануудтай бол салшгүй холбоотой учраас бид нар энийг одоо энэ зурхаан шинжлэх ухааныг дагаж л одоо энэ хаврынхаа сарыг бол тогтоосон байдаг. За зөвхөн энэ монголчууд энэ зурхаан ухааныг хэрэглээд байгаа юм биш ээ. Энэ бол дэлхийн хүн төрөлхөөтөнд бүгдд нь холбоотой одон зурхаа болоод хар зурхаа ухаан бол хүн төрөлхөөтний амьдрал болоод төрсөн, амьдрсан, орчлон мөнхсийг үдсэнтэй холбоотой бүх одоо үйл явцыг бол тодорхойлж чаддаг ийм салбар ухаанууд. За тийм учраас бол бид нар бол бас нэлээд тийм ухааны дээд ухааныг бол хүлээж авсан ийм ард түмэн гэж бол би боддог. Тэгэхээр ер нь засал ном дээр бол хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг тий. Засал номоо хийлэхгүй ч явдаг хүмүүс байна. Эсвэл жил болгон засал номоо ингээд тогтмолыгээ сурцсан хүмүүс байна. Яг бурхны шний бүдинг ухаанд энэ засал номыг ер нь хийлэхгүй болвол хүмүүст одоо ямар нөлөөтэй вэ? Бид нар хэрвээ хийлэхгүй бол юу болох вэ? Яг шууд хариулчих. Ер нь бол энэ засал ном хийлэхгүй байхыг одоо шаардах ямар ч эрх бидэнд байхгүй. Хийлэхгүй бол тэр хийлэхгүйгээрээ л явцгааж болно шүү дээ.
Хийлэх яагаад энийг хийлэх ёстой вэ гэд нэг авч үзээд байна шүү дээ, тий. Тэр нь бол бас цаана номтой их холбоотой. Хүмүүний төрсөн цагаас орчлон өнгөсийг үзэхийг хүртэл энэ хугацаанд ер нь бол бурхан багшийн 90 үед бол бид нар энэ ном байж байгаа 90 үед 100-аас дээш наслахад ийм болцоотой юм билээ л. Тэгэхээр 100 жил гэж бодоход 100 жил дотор хүний амьдралын маш олон одоо одон зурхай ухаантай болоод нар сартай холбоотой за мөн 28 одтой мэнг суудал гэдэг ингээд ороод ирдэг. Цагаан хар зурхайтай одоо орж ирнэ. Энэ бүгдтэй холбоотой зүйлүүдээс өөрийгөө нэгдүгээрт сэргийлэх, урьдчилан сэргийлж байгаа, сөрөг муу үр дагавраас өөрийгөө хамгаалж байгаа. Гуравт нь бол та ном уншуулснараа өөрөө одоо буян хийж байгаа. Энэ буйны одоо үйлээ гэж бол ойлгох нь их зохилтой байх гэж одоо бодож байна. Тийм учраас хүний төрөлд буян нүгэл гэдэг хоёр дэнсэн дээр бол амьдрал одоо явж байгаа. Бүх ганцхан энэ хүний төрлийн амьдрал биш. Дараачийн төрлүүд урд төрөл болоод энэ төрөл хойд төрлийн бүх зүйл бол өнөөдөр нүгэлөө буйнуу гэдэг хоёрхан одоо хэмжүүрт явж байгаа юм аа. Тийм учраас энэ хоёр хэмжүүрт одоо хүн яаж явах вэ гэдгийг мэдж юмыг ойлгож судалж мэдсэний үндсэн дээр энэ засал ном хэрэгцээтэй юм байна гэдэг энийг бол хүн ер нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Бид нар бол энэ дэлхийн бас ухаан олон мэдлэг ухааны дотроос энэ буддийн бурхны ямар ч алагчаалгүй ямар ч одоо худлаа үггүй тийм үнний номыг хүлээж авснараа бид нар бол бас буянтай ард түмэн гэж бол би бодож явдаг. Тийм учраас энэ засал ном бол хүний амьдралд жил болгон болоод цаг хугацаанаас болоод энд бол маш олон зүйлүүд нь одоо нөлөөлж явдаг. Тэрээс гадна та нар одоо энэ цаг тооны бичгийг харж байгаа үстэй. Яаж энэ үгтэр за амь нас нь ямар байна гэдэг чинь одоо насанд нь ямар нэгэн цөв байна уу гэж одоо харж байна тий. За эрүүл мэнд нь энэ хүнийх энэ жил ер нь ямар байх юм гэдгийг харж байна тий. За эргэтэн дээр очихдаар одоо эд дагуурс нь ямар байх юм тий гэд ингэ явчихна. За нөгөө нэг талаар бол өөрийнх нь бодсон сонсон хийж байгаа ажил үйлс нь одоо хэр зэрэг байна гэдгийг харж байна. За тэгээд одоо нас буйнд нь одоо ямар нэгэн цөв байна уу гэдгийг бол харж байгаа. Тэгээд тэр чинь ялгууртай одоо бас хүний төрсөн өөрийнх нь одоо эн чинь бол ерөнхий том зураглаар нь авч байгаа жилийн хэмжээнд авч байгаа. Тэгэл нөгөө сарын болоод өдрийн төрсөн цаг минут гэдээ явах юм бол нарийнаас нарийнд энэ бүгд зурагдаж гардаг л ийм л салбар ухаан шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа бол одоо нэг их тэгж сэжиглээд ч юм уу хэрэггүйгээд яхасаа илүү өөртөө болоод өрөө л устдад тустай таны амьдрал та бидний амьдрал сайхан байх юм бол нийгэмч гэсэн ариусаал явж ил байна те. Бидний амьдрал бүтлмуутай ингэж өвчин зовлон эрүүл мэнд эд дагуурс бүх юмд одоо сөрөг үр дагаврууд ирэх юм бол энийг дагаад гэр бүл хувь хүн ч гэсэн зовлонтой болно. Нийгэмч гэсэн бас зөвлөнтэй болдог л ийм л очирчээ л да. Тийм учраас энэ бол гүрэм гэдэг бол нэг бодлын бол цаана тэр их хүндлэлийг үзүүлсэн. Тэгээд тэр бурхан гончгсонд өөрийнхөө одоо байдлыг даатгаж जैन те. Өөрөө нэг бас нэг бурхан нэг өөрийнхөө талаар нэг өөрийнхөө сайхан байхын тухайд нэг бас нэг ерөөл буйнаа өргөчих ийм л болцоотой зүйлүүдийг л одоо ард түмэн бол эрхэмлж ирсэн. Одоо ч гэсэн ингээл ард түмэн Монголын ард түмэн бас энийг чи эрхэмлээд бас энэ ном үзээд тэгээ чи ер нь үлийн өр бас байдгийн гэдэг бол хүмүүний амьдрал бол харагддаг шүү дээ. Тэр утгаар нь бол ард түмэн бас энэ одон зурхай болоод хар зурхай ухааныхаа энэ тус эрдмийг аваад явж байгаа л гэж одоо ойлгож байгаа шүү дээ. Түрүүн нөгөө та бас буян нүгэл гэдээ ярьлаа. Буян нүгэл гэд ярахаар л үйл үртэй холбогддог шүү дээ. Тэгэхээр яг үлийн үр гэж юу вэ? Та энийг хамгийн энгийнээр тайлбарлаж өгвөл. Тэгэхээр үлийн үр гэдэг бол одоо ямарваа нэгэн үйл хийж байгаа. Энэ тэрний үр дагаврыг хэлж байгаа. Тэгэхээр хүн ямар үйл хийдэг юм бэ гэхээр биеэрээ нэг хэсэг үйлийг хийдэг. Хэл яриагаараа нэг хэсэг үйлийг хийдэг.
сэтгэлээрээ ингэж хийдэг. Тэгээд энэ бие хэл сэтгэлээр хийж байгаа үйлүүд нь бол 10 том бүлэгт хуваагдаж байгаа. Тэрнийг бид нар бол биеэр хийсэн одоо нүгэл хэлнэс гэж үздэг. Хэл яриагаараа хийж байгаа гэж үздэг. Сэтгэлээрээ хийж байгаа. Тэгээд энийг бол 10 хар нүгэлийн одоо муу сөрөг үр дагавартай үйлдэлүүд байна шүү дээ л гэж одоо үзэж байгаа. За тэрний хажуугаар бас хүмүүний өөрийнх нь одоо намш зүрх сэтгэлд нь бол үлийн үрт нь бол бас нөгөө буйны чуулган бас байж байгаа. Энэ бол одоо тэр буянтай үйлсүүдийг бүгдийг хийгээд явах тийм одоо эрхэм төрөлтэй хүмүүс зөндөөл байдаг. Тэр хүмүүс тэр буйныхаа үр дагаврыг л эдэлж явдаг. Тийм учраас л энд биднэрт бол хүмүүний амьдралд бидний тэргүүлэгчгүйгээс байсан тэр одоо бүгдийн суур болсон нисван сэтгэл гэж байна л да тий. Гүншийн намш гэж одоо бид нар ярьдаг. Тэр гүншийн намшаас их үүсэлтэй тэнд бидний одоо урд төрлүүдтэй хийж исэн энэ бүх зүйлүүд өнөөдөр биднэрт эргээд одоо бас боловсрж гарч ирэх энэ тохиолдлууд бол бас байдаг. Ийм учраас энэ үлийн үр гэдэг бол ерөөсөө л та бидний бие хэл сэтгэлээр хийж байгаа үйл ажиллагааны тэрний үр дагавар нь л гэж одоо бид ойлгох юм бол болно. Тэ. Нөгөө нэг талаараа бол үлийн үр бол тэргүүлэгчгүй цагаас төрөл авсан цагаас одоо явж идэг. Үлийн үр хизээ одоо энэ 6 үлийн үр байгаа тохиолдолд 6 зүйлийн хамаг амьтны төрлийг аваад яваад байгаа. Үлийн үр сайжраад Бурхны гутгийг олоод Бодисатогийн явдлыг одоо төгс мэдээд жамб нэнж одоо асралын болоо тэр сэтгэлүүдийг одоо жанчивжис юм одоо бодтой тэрнийг олоод тэгээд хоосон чанарыг олоод Бурхны гутгийг олох хүртэл тэр агшин болчих юм бол Бурхны гутгийг олчих юм бол энэ 6 зүйлийн хамаг амьтны төрөл одоо авахгүй ийм байх тохиолдлууд байдаг. Энэ бол үлийн үр болоод гэгэрл очихдоор бол энэ одоо эргэж бид нар энэ олон төрлийг авч ингэж янз бүрийн одоо төрлөөр дамжиж явах энэ асуудал бол нэг ёсны одоо зэгцэрж байгаа гэж ойлгож байна. Та түрүүнд үлийн үр боловсрно гэж ярьлаа л да. Үлийн үр ер нь хизээ яаж ямар байдлаар боловсрдгийг тодорхой хугацаад давтамжтай байдаг юм уу? Тэгээд тэр за сайн үлийн үр бол ойлгомжтой байх. Хүнд ингээд боловсрч байгаа муу үлийн үрийг хүн одоо яах ёстой юм бол? Яаж тэрийг давж туулах ёстой юм бол? Эсвэл идлээд л явах ёстой юм болов? Жишээлбэл урд төрөлдөө хийжсэн үлийн үр энэ төрөлд одоо боловсроод ирэх юм бол энийгээ заавалчгүй л идэлнэ гэж байгаа. Тэгэхдээ идлэхдээ бас дээдийн номыг одоо үзэж судлаад ингэ явж явах юм бол бас нэг хөнгөөн шиг даг тэмдэг маягаар өнгөрөө явчих юм байна. Тэгж чадаагүй тохиолдолд тэр маш аюултай үлийн үр боловсрох юм бол яг тэрнийг өөрөө одоо амсч тэрнийг эдэлж явдаг ийм одоо үлийн үр байдаг л да. Тэгэхээр энэ үлийн үр боловсрно гэдэг бол урд төрлийн үлийн үр боловсрж ирнэ. Одоо энэ төрөлдөө таны бидний хийж байгаа сайн үлийн үрүүд сайнаар ирээдүйд гарна. Нөгөө нэг талаар бол муу юм хийсэн бол энэ төрөлдөө шийдэлж магадгүй ирэх олон төрөл авч явахдаа идэх хэн бол гарцаагүй одоо үлийн үр боловсролсон тохиолдолд энэ одоо бүтдэг. Тийм учраас Бурхны ном юу гэж хэлсэн гэхээр ер нь үлийн үрийг одоо маш сайн судлаад харцгаа үлийн үр гэдэг чинь буян нүглийн үлийн үрийг сайн судлаад тэгээд тэрийг судлаад ирэхдээ үгүй би ер нь урд төрөлдөө иймэрхүү юм хийцэн байж магадгүй гэж хүн бодож болно шүү дээ. Тэгэх юм бол тэгвэл энийг одоо энэ хүнийхээ төрөл дээр би энэ дээдийн номтой газар орон төрснийх дээдийн номыг уншуулах болцоотой байж байгаа үедээ тэднийг урд төрөлдөө би одоо хичнээн төрөлдөө ямар ч нүгэл хийцэн байх юм бэлээ. Энийг одоо арилгачихсан гэж одоо ном уншиж явдаг. Лам хуургууд бол тэрийг одоо хийж л явдаг. Ер нь бид нар бол хүлээн зөвшөөрдөг л дээ үлийн үрийг. Тийм учраас бол тэрэндээ одоо ном буйнаа хийгээд за тэгээд тэр дотор чинь нэг зөвхөн өөрийн үлийн ганц яг дагнсан хүний үлийн үр байхаас гадна нийтийн хомрохтой нийт хүмүүсээс нөлөөлөлтөй тэгээд тэр одоо үлийн үрийн нэг хүн биш
10 20 хүн бас тэрэнд хамаарагдах ийм үйлүүд бол байж л байгаа шүү дээ. Бидний үйл ажиллагааны дотор тий. Тэгэхээр энийг одоо хүн өөрийнхөө ухамсарт энэ төрөл дээр бас нэлээд тийм шинжил судалж мэдж явах нь бол маш чухлаа. Тэрээс л бол үлийн үрийг яг үгүйсгэж болно. Бүр тэр засал номч хэрэггүйч байж болно. Тэгтээ тэр нөгөө араа даах уу гэдэг нэг үг бас асуулт болж гарч ирж магадгүй. Тэрийг л одоо бодож явах нь бол маш зөв л гэж одоо бодож байгаа шүү дээ. Дээдийн ном бол ер нь тэгжил. Дээдийн ном бол ер нь шудраг үнний ном учраас ер нь хатуул хэлсэн байдаг л да. Тэ. Таны нэг нийтлэлийг уншиж байхад та нэг үлийн үрийн хавцад хэрэг гэдэг нэг ойлголтын талаар өгүүлсэн байлээ. Энийг та нэг дэлгэрүүлж сонирхолж өгөөч. Үлийн үрийн хавцад хэрэг гэж та яг ямар агуулгаар тэрийг хэлв? Тэгэхээр юу л дээ. Би зүгээр тэрийг нэг хүмүүс чи яаж ойлгуулах вэ гэдэг талаас нь л жишиж одоо ярьж байгаа л гэж ойлгоорой. Тэрнээс үлийн үр дотор тэр хавцт хэрэг энтэг тийм үг байхгүй л дээ. Гэхдээ үлийн үр яадаг юм бэ гэхээр нөгөө хүмүүний тэр хинч байлаа гэсэн энэ олон төрөл аваад явж байгаа намшид нь одоо бичигдчихдэг. Энэ бол гарцаагүй тэрийг бид нар бичсэн. Намш гэдэг нь болохоор одоо тийм мэдрэхүү гэж шүү дээ. Сүнс гэж одоо ярьж болох наашин татаад үзэх юм бол тэ. Тэр бол нэг одоо юу гэдэг юм бэ? Компьютерийн одоо энэ хард дискэнд нэг юм их юм багтаамж байгаад байна уу да тэ. Тэрийн шиг одоо бүх тэр дотор ч ганцхан энэ төрлийнх шүү дээ. Урд төрлийнх байж гэн, энэ төрлийнх байж гэн. Ингээ бүгдийг хадгалсан, хураагдсан л явж байгаа. Тэрийгэ бид нар бол тээж явж байгаа. Тийм учраас хүний аливаа нэг төрөл аавна гэдэг бол үлийн үрийн салхийг бол дагдаг шүү. Тэр сайн зүйлийг хийсэн бол сайнаараа, муу зүйлийг хийсэн бол энэ сайн муу хоёр бас алагчаалтсан төрөлч бид нар үйлдэл хийж л байгаа шүү дээ. Өнөөдөр амар мундаг сайхан буян хийжсэн маргааш нэг болохгүй юмдаар бас нэг нүглийн шалтгаан нэг өдөөгөөд өгөх. Тийм одоо юм зөндөл бас хийж л явдаг шүү дээ. Тийм учраас энд тэгээд тэр яаж ийм өгөхдөр ер нь яг хүн үлийн үрийг бол бид нар бол одоо ингэж байгаа шүү дээ. Өдөр тутам ингээд ном уншиж явахдаггүй өнөөдөр би одоо ямар бие хэл сэтгэл гурийн ямар алдаа хийчихв. Тэрнийг өнөөдрийнхээ уншлага номоор одоо ингээд цайруулъя. Энэнд одоо хүлцэл өчөж байна. Уучлаарай би одоо ийм алдаа хийчихжээ гэж одоо ингэж засаж нэг бодлын тэр дор нь засаж залруулах юм хийж ийн л да тий. Гэтэл маш их хураагдсан үлийн үр байхыг бид үгүйсэхгүй. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байна өгтөр үлийн үр нэгэнд ингэж боловсрж гарч ирдэг хуйлтай жамтай юм болвол бид нэр тэрнийг одоо маш сайн мэдсэний үндсэн дээр арилгаж явах нь бол их ухаанд хүний ёс зүйн асуудал юм байна да. Эрдэнэт хүний бас баримталж явах одоо мэдлэг ухаан юм байна да гэж бол хэлхийг хүсэж байна. Тийм учраас бид нар заавалчгүй тэрийг хураагаад байх юм бол муу тийш нь хүн бие хэл сэтгэлийнхээ үйлдэлийг хийгээлээ бол тэр нь улам хураагдаа л байна. Тэгэл ер нь тэрэндээ би ер нь ингэж хэлдэг яадгийг би тэгдэл хүнштэй гэсэн маягтай яваад идэг байхгүй хүмүүс. Тэр бишээ нөхдүүдээ. Тийм бол байхгүй. Тийм учраас цагийн юм цагтаа гэдэг шиг хийсэн юмыг өдөрт нь арилгаж ивэл одоо сайн л байна. Тэ? Тэгээд тэгж чадаагүй бол одоо нэг багцлаа ч юм уу одоо арилгаж явах нь бол их хэрэгцээтэй. Тийм учраас энэ дээдийн номчин тэр үлийн өрүүдийг одоо арилгадаг тийм тусгай айлдвартай одоо бурхтуудын номнууд зөндөө байж тээ. Яг бурхан багшаа аман зарилгаар айлцсан те. Бүр хідэн галавт хийсэн үлийн өрчин ингээд арилын шүү гэж байгаа шүү. Тэр мэрийг одоо бас нэг судалж үзээд тэгээд судалж үзээд мэдсний үндсэн дээр тэр хүн хүсэж хийвэл маш сайн. Би ч одоо хүмүүсийн хамгийн одоо эмзэг эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гэр бүл, ажил амьдрал, үр хүүхэдтэй, ахын дүүстэй, найз нөхөдтэй ингээд бүх ажил төрөлтэй холбоотой их л олон хов хүний нэг хар хайрцагны бодлогыг сонсож явдаг хүн шүү. Тэрэнд нь бас тусал дэмжиж явдаг хүн. Ингээд энэ дээр одоо олон хүнтэй ингээд хэдэн зуун мянган хүнтэй харьцаад ирэхэд яг тэр дээдийн номыг үзсэнтэйг ингээд харьцуулаад үзэхдээ яг бодиттой юмнууд асар олон давхуцад таардаг байхгүй юу? Тийм учраас
энийг чи бас нэг бодож штэ одоо энийг яаж туслах юм бэ одоо яаж хэлвэл одоо энэ хүмүүс ухаардаг юм болоо гэж бодож байгаа байхгүй юу. Тийм утгаар нь тэрийг хэлсэн юм аа. Тийм учраас тухайн жилид одоо засал хийлгээд хэрэггүй байл гэдэг хүмүүс л тэгэл явж л байдаг. Тэгсэн мөртлөө нэг эвгүй жилүүд байдгийг. Одоо нэг юмыг нэг бүр нэг шүүлтүүрээр орвол эхлээд нэг их том голдрлоор явуулдаг байсан бол тэр голдрлоо сүлдээ улам нарийсаар нэг нэлээд нарийн голдрлоор оруулж шахажгаад нэг өсний биднээс одоо ам өчиг авж байгаа шиг тийм үлийн үр боловсролдог л да. Тэрнтэй адилхан тэр юм тэгж хавчуулагдаж тэгж зовж тэр үлийн үрийг идэх үү аль эсвэл нөгөө хураасан одоо нөгөө хавцдаг хэрэг гэдэг шиг тэнд бичигдсэн тэнд өөрөө хийцэн үнэн шүү дээ тэр өөрөө л хийцэн юм чи. Тийм учраас өөрөө тэрийг арилгах уу гэдэг дээр л тэрийг хэлээд байгаа. Тийм учраас би юу гэж хэлж байна вэ гэхээр үнэхээр энэ үлийн үрийн хавцдаг хэрэг тэгж хураагдаж бий болдгийм байна гэж зүгээр нэг хар үгээр ингэж ойлгох юм бол тэрийг арилгаж явах хэрэгтэй шүү дээ бид нар нэмгэлж явах хэрэгцээтэй. Хоёрт нь бол тэрнийг нэг ариусгах гэдэг гэж бодож л явах юм бол тэгэл болно. Тэр нь бол одоо нөгөө муу сэтгэлийнхээ үндэс суурийг сайн сэтгэлээрээ засаачтэй л гэсэн нэг үг шиг тий. Сайхан үйлээр засаачтэй тий. Танд тэр бүх юм танд байна л гэдэг байгаа шүү дээ. Тэр муу үлийн үрийг засчуулах хамаг том одоо гарын авлага ном сургаал нь өөрт нь байгаа байхгүй. Тийм учраас одоо өөрөө засах хэрэгтэй. Тийм ч учраас ингэж байгаа шүү дээ. Өөрөө хийснийг өөрөө эдэлдэг гэж одоо Бурхны номонд байж байгаа. Өөрөө хийснийг та өөрөө л эдэлнэ. За тэгээд тэр тийм хүмүүс ямар байдаг юм бэ гэхээр маш их эмзэг байдаг. Нэг зовлон ирэхдээ тэрийг ерөөсөө гэмээ олж хайдаггүй байхгүй. Бусдаас гэм хайж эхэлдэг. Бусдаас гэм хайна. Бусдад аймаар дахиад нэг муухай хоруу чанаруудаа түгээж эхэлдэг байхгүй. Ийм л мөн чанар нь гарч ирдэг шүү дээ. Тийм учраас эндээ анализ хийгээд энийг ухаарад тэгээд бас нэг үр хүүхдтэй хүртэл гэр бүлдээ хүртэл нэг үлгэр дуурайл болоод явж байгаа нь бол тэр хүн чинь буянтай л хүн байгаа байхгүй тий. Сайхан тэргүүрээ бас бахархаж явах хэрэгцээтэй шүү дээ бид нар тий. Энд чинь бол энэ төрөлдөө нэг муу юм хийжлгүй шиг ингээ явж байгаа нь бол бас л мундаг ухаантай хүмүүс л ажил шүү дээ. Тэгтэл бид нар бол үлийн үр бол нарийнаас нарийн боловсрж нарийнаас нарийн одоо бий болдог л доо. Тийм учраас энэ дээр анхаарад тэгээд тийм одоо үлийн үрийн муу хоруу чанартай 10 хар нүглийн одоо аль нэгийг хийцэн байхад л тэгэл араас чаргуулах та. Энийг л одоо бодож амьдрах юм бол их чухал. Тэгээ ер нь бол та бүхэнд бидэрт бүгдд нь зүрх сэтгэл чинь намшин дотор чинь бол одоо содномжийн цог гэж юм байдаг. Тэр бол буйны чуулган гэдэг. Буйны чуулган байгаа тохиолдолд та бол бүр гэгээрэлд хүрж болно гэж байгаа шүү дээ. Тийм учраас та тэрнийг арилгах чадал бүх юм бол танд байна гэж. Тэгээд нөгөө див түүтгэр гэдэг байна л да. Бүр Нисванысын див түүтгэр гэж байна. Тэ. Тэр Нисванысын див түүтгэр одоо нүглийн түүтгэр энэ бүгдийг бол яах вэ гэхээр өөрөө бас арилгадаг эрдэм чадал нь хүнд байгаа. Тийм учраас энийг мэдсэний үндсэн дээр альнийг би өнөөдөр хийчихвдээ энэ 24 цагт гэдэг юм уу бодох л хэвээр. Тэгэх юм бол үлийн үрийг арилгах боломж бүх юм энэ Монгол тэр тусмаа монголчуудад байна, Монгол улсад байна. Яагаад ингэж хэлж ийм вэ гэхээр одоо гадуур сайтай муутай муулаад байгаа тэр дээдийн номын энэ шашин чинь өнөөдөр хэдхэн газар л байгаа шүү. Энэ чинь буянтнуудыг дагаж энд оршин тогтнож байгаа. Тэ. Тийм учраас бид нар энэ буянтай дээдийн номны хажууд байж байгаагаараа өөрөө бахархаж, өөрөө тэрийг муулахаасаа илүү өөрөө тэрэнд суралцаад өөрийгөө л сайхан болгол та тий. Тэрээс л тэр хүн гिचний хар нүглээ хийгээд явахыг бид нар яаж одоо хязгаарлаж чадах вэ? Үлийн үрийг одоо яалтай нь вэ? Тий. Тийм учраас бол үлийн үрийн маш олон гой үлгэр одоо туйлс шиг дээдийн номтой яасан ийм олон ном судар бол их байгаа шүү дээ. Сүүлийн үеч гэсэн мэрэгдүүд бас номуудыг орчуулад гаргаж байна. Тэгээд энэ номыг чинь яхад эхлээд уншихад нэг ойлгомжтой юм шиг байдаг юм л да. Тэгээд тэрийг нэг хүнээр хэлүүлээд бусад мэддэг хүмүүсээс нь номын
жоохон хэлүүлээд яачих юм бол эрдэнэт хүний төрөл юм чинь өөрт нь сайн тал бол байж л байгаа шүү дээ, тий. Тэрийг л одоо маш сайхнаар одоо ухаарах нь бол эрдэнэт хүний л одоо хамгийн сайн мөн чанар шүү дээ. Ийм л байна да. Тийм бас одоо засал ном хийлэгдгүү төдийлөн энэ тал дээр ач холбогдол өгдгүү хүмүүст одоо нийтлэг байдаг нэг эргэлзээ төрүүлдэг асуулт гэж хэлэх юм уу? Хүн өөрөө муу үйл хийчээд тэгээд тэрийг нэг ламаар засал ном хийлгээд ингээд арилгах чинь гэж бодож байгаа нь үнэмшлгүй санагдчихээн ч гэдэг юм уу те? Эсвэл шудраг биш байх гэдэг юм уу? Ийм үзэлтэй хүмүүс байна. Тэгэхээр ер нь засал ном гэж яг юу юм бэ? Гүрэм засал гэдэг бол яад юм бэ гэхээр өргөл хүндлийн нэр байдаг л да. Яаж ийм нөхдөр бурхан сахиуст нөгөө түрүүнд би хэлсэн шүү дээ. Буян гэдэг талаас нь авч үзэхдээ тэр чинь нөгөө тэр хүний одоо сэтгэлийг хүртэл тэр хүн ямар ч өргөл барьсан өрөхгүй гэж болно. Тэгтэл тэр хүний сайхан сэтгэлийг одоо өргөл бодоод тэгээд дээдийн номыг уншаад тэр хүнийг одоо тэр түүтгэрийн нисванысын сэтгэлүүдийн ингээд арилгаад өгөх юм бол тэрэн шиг их буян байхгүй. Тэ. Тэгтэр нөгөө талд нь тэр хүний нөгөө чуулганы хоёр ундаг чуулга нь бол бас ингээд аривжаад цэцэглээд дэлгрээл явчихна. Тийм учраас бид нар энэ гүрэм номыг бол нэгдүгээрт юу гэж ойлгох вэ гэхээр би дээдийн ном уншвал буян хийж байгаа юм байна гэд нэг ойлго. Энэ буянаар миний урд төрөл энэ төрөл дараа төрлүүд минь сайжирж болох юм байна гэд нэг ойлгочих. За би энэ буян хийснээрээ бас тэгвэл одоо бусдад ч гэсэн буян болж байгаа юм байна гэдгээрээ өөрөө бахарах хэрэгцээтэй. Тэгээд альва нэг амьдралд байдаг сөрөг үр дагавруудаас би өөрийгөө бас нэг хамгаалчихж байгаа юм байна. Энэ номны цаад утга чанар нь бол надыг муу юмтай уулзуулахгүй учруулахгүй хамгаалж байгаа юм байна гэд нэг ойлгочих. Тэгээд хамгийн гол нь бол тэр бурхан гончигсөмд бас ингээд сэтгэлээ өргөөд номоо ингээд уншуулж байгаа нь би бол хинч хизээч бас нэг уулзаж чадахгүй тийм чухал үйл явцтай өнөөдөр нэг уулзчлаа. Бас энэгээрээ бахар. Би одоо үнэхээр сайн л бодгол байж тэ нэг ийм алдаа хийсэн байна, ийм алдаж явсан юм байна. Одоо энийг энэгээр өнөөдөр эхлээд ингээд цэг тавилаа тэ гэдэг шиг одоо ингээд явах юм бол энэ асар одоо хувь хүндээ ч гэсэн, хувь хүний үеийн үрд ч гэсэн, нийгэмд ч гэсэн тэгэл эргэн тойронд нь л одоо дандаа сайхан юм л ирнэ шүү дээ. Энэ нь бол гарцаагүй. Сайн юмыг дагаж бүхэл сайн юм ирдэг шүү дээ, тэ. Тийм учраас бол энэ хоёрхан сэтгэлийг л нүглийн сэтгэлтэй үйл хийгээд байна уу бид нар? Айл эсвэл нөгөө буян төгөлдөр үлийг би хийгээд байна уу? Гэтэл хүний төрөл нь яг юу юм бэ гэхээр чи агуу их буяныг бүтээгээд иргэсэн өөрийнх нь маш олон төрлийг дамжиж буйнаа хурааж явж байгаад олж ирж байгаа төрөл шүү дээ. Нүглийн үлийн үрд хүний төрөл аавна гэж хизээч байхгүй. Нүглийн үлийн үрийн юу нисваныст нь байж л байгаа байхгүй юу? Тэрийг л бид нар сэдэж гаргаж ирээд байгаа шүү. Тэрээс төрөл авахтаа бол эрдэнэт хүмүүний төрөл гэж байгаа шүү. Маш их буйнаар олддог төрөл гэж байгаа шүү. Тэгэхээр бид нар өөрсдөө тэр нэг нисваныст нь байж байгаа нэг жижигэн муу үлийн үрийн голомтыг л тэ улам өөрийг ингээл дэлгэрүүлэх юм ин өөрсдөө хийгээд идэх байхгүй. Тэрийгэ дараад байх юм бол арилгаад байх юм бол бид нар энэ төрөл зүгээр улам цаашаа ингээд дээшээ дэвжээл хэдэн 100 төрөл хэдэн галавтай тэгээд ер нь гэгэрхийнхээ үндэс суурийг энд хийж авч байгаа шүү дээ хүний төрөл дээр. Ийм л агуу төрөл шүү дээ бид нар. Тийм учраас монголчууд минь бити их орноо одоо муухайд бод. Бити өөрийгөө мууд бод. Бити одоо дээдийн ном тэр тусмаа үннийг номлосон номыг бити үгүйсгэлд. Ер нь хүн сайн явна гэдэг чинь нэлээ ухаан мэдлэг чадвар дадал те зөв сэтгэлтэй байж сайн явдаг үстэй. Ер нь бид нар энэ амьдралаас л харъя л дээ бүгдээрээ те. Яг хөө тэгтээ ингэдэг юм байл л дээ ер нь тэгээд зарим хүн тэгээд идэг байхгүй. Энэ хүн өстой нэг тодорхой муухай юм хийдэг. Энэ өстой нэр амар муухай юм хийдэг мөртлөө сайн яваад байна л гэдэг. Тэгээ энэ үлийн үр чи худлаа юм биш үү гэж зарим хүн ярьдаг. Үгүй.
Нөгөө боловсрох тэр муу үлийн хөвөр хийсэн бол тэр муу үлийн үрээ тэр хүн одоо хийгээд хураацсан бол идэлх нь гарцаагүй. Гэтэл тэр хүн өнөөдөр ийм муу юм хийж байгаа хүний нөгөө хүн чинь 2 жилийн дараа мөн 3 жилийн дараа тэрний боловсраад ирээсэй ч юм уу энэ одоо дэх ёстой гэж бодоод тэгвэл 100 жилийн дараа тэр нь боловсрч магадгүй. Тэр цаг хугацаа шалтгаан нөхцлүүд бүгд үрдэнэ. Тэр чинь боловсрж ирэхдээ дахиад юм бүрдэж гарч ирнэ. Тийм учраас эрийг хараад тэгсэн дурвал одоо залбираад одоо энэ хүн улам сайхан болох болтгой гэж бодож явж байсан дээр л дээ. Одоо ингээд лам хүний амнаас гарч байгаа тэр гүрэм ном, харин майны тэр одоо ачаар гэхүү тэр одоо хүчин зүйлийн нөлөөгөөр ингээд хүний амьдралын тэр үеийн үр тодорхой одоо нүгэл хилэнцүүд ингээд арилж гин гэж ойлгож штэ засал номуудыг. Яг энэ одоо гүрэм ном, тарин майнд ямар утга агуулга байдаг болоод хүний үеийн үрийг ингээд нэмгэлэхэд туслаад байна вэ? Бурхны шашинд энэ талаар ер нь хэрхэн авч үзсэн байт юм бол энэ асуулт танд маш олон удаа л иржсэн баг. Тэгэхээр үеийн үрийг одоо засахад энэ бурхтын номнууд юу гэсэн гэхээр эхлээд тэр нүгэл хилэнцийг арилгаад тэр чинь нэг ном уншуулж яа л да тий. Тэгэнгүүт эхлээд тэр уншиж байгаа лам чинь асар өндөр мэдлэгтэй байх хэвээр. Тэр хүний одоо урд төрөл болоод энэ төрөлдөө хийсэн тэр үеийн өрүүдийн тэр яг одоо бурхтуудын одоо кодлсон номнууд байна шүү дээ. Тэргээр сайхан ингээд арилгаад ингээд сайхан болгоод тэгэнгүүтээ дахиад яах нь нөгөө буйны чуулгантай буйнлаг сэтгэлтэй буйны бүх зүйлийн тэр хүн дээр ингэж өөр дөр нь бий болгоод зүрх сэтгэлийнх нь нөгөө зүрхэнд нь байж байгаа намшийн одоо тэр гэрэл гэгээ тэр гэрэл дээр бол улам одоо гэрэл гэгээ нэмж муу юмыг арилгаж өгт нь бид нар одоо номоор бол тусалж байгаа. Тийм учраас уншлага номны тэрийг ямар лам хэрхэн хэмжээнд тэрийг арилгаж нөгөө сайн талын дээшлүүлээд тэр хүнийг ариусгаад ингээд туслах уу гэдэг нь бол лам хүн болгоны одоо өөр өөрөх нь бас гарын авлага дадлага чадал чансаа бол байгаа. Гэхдээ дээдийн ном бол хаач уншигдсан яг тэр бурхтай альцсан ёсоор болдог. Хүн сэтгэлдээ ном уншаад явж байсан ч тэргээр болдог. Тэгээ би өмнө бас нэг зүйлүүд хэлж ил байсан. Тарин бол ер нь асар олон юм кодлцсон юм байна. Урд насны нүгэл хилэнцийг арилгах код нь байж байна. Энэ төрөлдөө бие хэл сэтгэлийн үүднээс хийсэн сөрөг үр дагавартай нүгэл хилэнцүүдийг бас арилгадаг код байна. Дараа төрөлдөө яаж бурхны гутгийг олж болдог, олон төрөлдөө яаж сайн одоо зүйлтэй учир сайн юмыг хийж явах. Тэгээд тэнд дотор нөгөө бодисатвагийн жамны жанчивжийн сэм тэнд байж байна. За тэгээ үеийн үрийг одоо зохицоор нь одоо болгоодог номнууд нь байж байна. Буйны чуулганыг одоо бүгд байж байна. Дэв хилэнц түүтгэрийн нүгэл тэдний бүгдийг арилгадаг бас тэр номных нь утга учир мөн чанар нь бас тэнд байж байна. Тэгээд бодисатвагийн сэтгэл тэр номон дотор одоо шингэсэн үнэртж जैन тэрийг одоо бид нар өөртөө болоод өрөөл устдад одоо дамжуулах үүрэгтэй. Тэгээд тэн дээр бас хоосон чанар, гэгэрлийн мөн чанар, бурхтуудын одоо лагсан зарлиг таал, эрдэм үлсийн 5 том хүрдний үүднээс одоо бүгд ингээд номлогдсон. Ийм агуу том зүйлийг багтаасан ном содрууд байдаг л да. Тарин ч гэсэн тийм утга учиртай. Тийм учраас энийг бол өөр өөрийнхөө хэмжээнд болгоогоод явж байгаа нь бол тэр хүнээс л одоо буян анаар л одоо хэмжигдэж байгаа. Тийм учраас ер нь дээдийн номын сайхан төрлийг олцоод тэр их дээдийн ном болоод сайхан юмнаас одоо хэр их хэмжээгээр хүртэх нь хов хүмүүсээ л өөрсдийнх нь л буйны тавилан. Тэгэхдээ бид нар яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр ийм шүү дээ ном ингэж хэлсэн байна. Энэ үнний ном юм бэ шүү. Тийм учраас та нар маань энийг одоо бодож үзээчтэй л гэсэн л одоо нэг ясны юу гэдэм дээ нэг санамсар сануулга тэ бодууштай юмыг л хэлж байгаа л гэж одоо ойлгож болно шүү дээ тэ.
Тэгэхээр одоо онцгойлон засал шаардлагатай жилүүд гэж үдэрч хүмүүс дээр одоо 37-ны жил, 49-ны жил гэл энэ дэр одоо маш их ач холбогдол өгж засал ном хийх шаардлагатай гэдэг. Яагаад одоо яг энэ жилүүд дээр хүмүүс ингэж онцгой одоо анхаарч ном засал хийх ёстой гэх юм бол. Тэгэхээр энэ жилүүд дээр бол жилийн одоо түүтгэрүүд байна шүү дээ. Тэр жилийн нөлөөллүүд зарим жилүүд дээр бол маш ширүүнээр одоо хүмүүс нөлөөлж явдаг. Тийм учраас та бүхэн одоо цаг тооныхаа бичгүүдийг хараад өөрт нь одоо ямар хуу амь нас эрүүл мэнд эрхтэн хиймэрлүндэ одоо сүн сүлд нь ямар байна гэдгийг хараад тэрнийхэн дагуу заслаа хийлгэж явах нь бол маш чухал. За тэгээд энэ тухайлбал одоо яг одоо төрж байгаа хүүхдэд яг тэр үед нь тэр жилд нь маш сайн ном уншуулах хэрэгтэй юм байна. 2 настай дээр нь бол суудл өнцгтөөл явчихна. Тэгээд зарим жилээсээ болоод нөгөө нэг наш төрсөн таарад явчихна. Өвд нь өхөн хүүр болно гэсэн 3 муу утгатай суудл одоо жишээлбэл охин хүүхэд гарлаа шүү дээ. Эмэгтэй хүүхэд усан суудалтаар төрнө. Эрэгтэй гал суудалтаар төрнө. Эмэгтэй хүүхэд одоо ингээд юу гэдэг хулгантай ийм хүүхэд ингээд төрлөө гэж бодоход усан суудалтаар төрлөө гэж бодоход ийшээ 2 дахь насны дараа бол юу уул суудалтаар сууж байгаа. Тэр нь бол нөгөө өвд нь өхөн хүүр болно гэдэг 3 муу утгатайг өвд нь гэдэг дээр суучиж байгаа байхгүй. Тэгээд ирэхтэр яаж ийн нөхдөр бас тэр чинь нэг засал байж байгаа. За 3 таа дээр нь одоо жишээлбэл өвд нь дараачих нь өхөн гэдэг дээр таарсаж байгаа. 4 насны дээрээ болохоор одоо өвд нь хүүр болно гэдэг дээр суучдаг. Суудлна. Гэхдээ тэднэрээс одоо хинч гэсэн нэг бас нэг ийм юм байдгийг бол хүүхдээ хамгаалчих гэж бодохгүй л үү. Ингээд ийм юмнуудыг тэгтэл нөгөө эрүүл мэндийн хэн асуудал нь хүүхдтэр бас 2 хар зураастай ч юм уу ингээд зурагдаад ирэх юм бол энэ хүүхэд 2 наснда нэлээ одоо эрүүл мэндийн анхаарах зүйл байх шүү гэдгийг шууд хэлчихлээ байгаа байхгүй. Эрэгтэй хүүхд чинь юу яаж яах нөхдөр 3 наснда төмөр суудалтаар сууж байгаа хүүхэд л их эмзэг байдаг. Юмнаас унж гэмт. За тэгээд нэг 4 насндараа тэр чи баг гарш явчихна. За нэг 7-доороо бол их одоо их гаршчил гарна. Тэ? 9-дор бол гүмэг гэдэг нэг аюултай тэр гүмэг таараад ирнэ. 10-даар нь мэн гинтер голдоо суудл бас өнцөгдөд ирнэ. 11 дээрээ дахиад төмөр суудалтаар хүрээд ирнэ. Тэгээд төмөр суудалтаар хүрээд ирэхээр тэр дахиад нэг унж гэмтэг хагалгаанд ордог эсвэл одоо уушиг амьсгалын замыг барьдаг хотоод дотор нь хямардаг гэдэг ингээд олон юм гарч ирнэ. Тэгээ 13-ныхаа жил дээр нөгөө эрэгтэй хүүхэд бол усан суудлал руу ирж байгаа. Тэр нь бол усны аюулууд одоо маш их эмзэг байдаг. Хүний бие чинь 5 махбодтой шүү дээ. Тэгэхээр байгалийн 5 махбодны хууль, хүний 5 махбодны хууль хоёр хоорондоо их хүүгээр одоо эерэг байна уу? Дайсангаар одоо сөрөг байна уу те? Эднийг харж энэ зурхай ухаан хэлээд байгаа юм л да. Ер нь тэгээ жил болгон уг нь говийн таагаа дахиулж ямаар юм билээ. Тэгж чадахгүй бол ядахтаа нэг жил орж байгаа дор говийн таагийн дахиулах хэрэгцээ. 25-ны жил гэж ордог. 37, 49, 61, 73-ны жил, 85-ны жил гэдэг ингээд орчиж байгаа. Тэр жилүүд дээр зөндөө олон хүн энэ орчлонгоо орхиол явж л байдаг. Тэгэхээр бид нар яг нэг гэр бүл тохиолдсон юмыг бид нар өнөөдөр энэ яг нэг дэлгэцэн дээр ингэж харж чадахгүй л байгаа юм л да. Тэгтэл өнөөдөр энэ зурхай ухаан дэлхийд хүн төрөлхөөтөнд хамааралтай юм байлээ шүү. Тэрнийг өнөөдөр энэ AI-гийн систем ороод ирлээд тэгээ хүмүүс тэр жилдээ тэр тохиолдсон бүх юм ингээд бичдгийг нэг системд оруулаад гаргаад ирэх юм бол өнөөдөр энэ 8-9 тэр хүмүүс хідэн өнөөдөр энэ суудал энэ мэнгэ суудал гололцсон ийм жил дээр орчлон мөнхсийг орхив хідэн яг энэ ийм өвчнөр яг тэр Америкт байжсэн хүн чинь ингэсэн юм байна. Энэ Солонгост нь байж байгаа нөхөр чинь ингэсэн юм байна гэдэг бүх юм гарч ирнэ. Энэ бол гарцаагүй үнний хууль шүү. Тийм учраас энийг л сайн бодож ил. Тэгэл одоо би түрүүнд ч хэллээ одоо ч бас хэлчихье. Энийг мэддэг хүмүүс байж байгаа эх орон гэдэг чинь бол бас агуул юм билээ дээ. Жилийн төөрөгтэй холбоотой хүний төөрөгтэй холбоотой энэ зурхай ухаанууд
бас одоо өөр өөрийн мөн чанараараа одоо байхаас гадна тэр хүний одоо тухайн үеийн үр нь бас тэр ямар нэг жил дээр боловсроод гараад ирэх юм бол яг тэрнийг дагаж өөртөөх нь эрүүл мэнд амнаас олон зүйлээр бол ингэж одоо нөлөөлж гарч ирдэг. Тийм учраас бид нар одоо үеийн үрийн хуулийг аваад үзсэн ч гэсэн энэ тухайн жилийн төөрөгтэй асуудлыг аваад үзсэн ч гэсэн аль алины нь бол тэр үеийн үрийн хуультай бол бас бодож залбирч тэрийг заслаа хийлгэж явах нь бол юунаас бол чухал шүү. Энэ бол одоо бас бодууштай хоёрт нь тэгээ тиймэрхүү юм бол амьдралдаар яг одоо бий болдог гэдэг талаас нь бол зөндөө олон номнуудад бол айлтсан л байх юм байна шүү дээ. Тэгээд ихтэй бид нар бол яг хөхтөр үеийн үрийн одоо тэр боловсрж байгаа зүйл бас тухайн хүний жил орж байгаа юм уу? Эсвэл одоо нэг наш төрсмөн таарсан жил нь юм уу? Эсвэл одоо гүмэг нөлөөлж байгаа юм уу те? Тэр юмдаар бол одоо гэмтэх магадлал нь бол асар өндөр л гэдэг одоо хэлээ. Тийм учраас тухайн хүнээсээ болдог. Тэгтэл тэр хүн үнэхээр одоо буян намаа сайхан хийлгээ те өөрөө тэр үеийн үрийнхээ түрүүнд ярьсанчлан үеийн үрийнхээ юмыг нэмэглээд арилгаад ингээд явах юм бол одоо бүгд одоо сайн тийшэл. Тэгээд зарим номнууд үеийн үр бол нэмгэрэн барагдана гэсэн ийм айлдварууд харагдаж л байдаг. Тэ. Тэгэхээр сайн үеийн үрч гэсэн яах нь гинтгэл нэг амар ингэж гарч ирэх бас тийм буян байна. Гэхдээ дандаа ингэж дээшээ сайжирж явдаг ийм одоо явц бол байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг л одоо хоёр туйл байна. Бүр доошлоод явчих нэг туйл байна, дээшлээ явчих нэг туйл байна те. Монголчууд засал номоо шөнийн 8-нд багтаах гадал бүгдээр сүм хийд дээр ер нь бол төвжрэл үүсгдэг штэ. Зарим нь болохоор ухтаад засал номоо хийлгчдэг тухайн жилийн ухтаад. Энд ер нь чанарын ямар ялгаа байна? Шөнийн 8-наас өмнө уншуулсан, эсвэл хойно уншуулсан, эсвэл оноос өмнө ингээ уншуулцсны чанарын ялгаа нь. Яг нь ер нь бол ийм штэ. Цаг хугацаа бол яаж ийм нөхдөр одоо жишээлбэл зарим жилүүд хэлдэг штэ. Эмэгтэй хүн бол одоо жилийн угтдагч гэдэг эрэгтэй хүн жилийн дагц гэсэн үг ингээд ийм асуудлууд яригддаг. Гэтэл яаж ийм нөхдөр яг үнэхээр энэ номнуудыг бол өмнө уншуулсан ч буянтай тэр 15 хоног дотроо багтаагаад уншуулсан ч буянтай 6 сардаа уншуулсан ч буянтай аль сардаа уншуулсан ч буянтай нэгэнт буян юм чинь хизээч тэр бол буянараа л одоо бичигдээл сайнаар нөлөөлөд явна. Та өөрөө уламжлалт хангах ухааны их хэмжхэн. Тэгээд бас 6 ухааныг их гүнзгий судалсан хүний хувьд одоо тань дээр ирж байгаа өвчтнүүд жишээлбэл энэ засал номоо хийлгээг ус болоод энэ бие эрхтэн дороотоод эрүүл мэндэнд ороотцсон ийм тохиолдлуудыг бол та зөндөө олон харж ирсэн бах. Энэ дээр ер нь таны хийсэн судалгаа байдгүй. Тэгээ надтай уулзж байгаа хүмүүсийнхээ бие бол эрүүл мэндийнх нь эмчийнхээ хувьд үзээд тэрнийг одоо шийдвэрлээд эрүүл мэнд талынхын бүх зүйлийг бол их сайн хийж өгдөл гэж одоо боддог. Сайн хийж хийсэн гэдэг ийм үзэл бодолтой. Тэ. Тэгтээ бас энэ хүн маань энэ жил ер нь ямар байгаа юм бол да өнгөрсөн жил ямар байсан юм бол да энэ өвчин 5 жилийн өмнө үүссэн юм байна. Тэр үед ямар байсан гэдгийг нь бол бас би хэдэн тийш нь бол хардаг. Тэгээд харахтаар яг үн чартаа тэр ярьж байгаа өөрийнх нь тэр өвчнийг олсон байдал за тэгээд өнөөдрийн одоо эсвэл өөрт нь тохиолдсон тэр юмнууд бүгд тэр гариг хэсэг дагаал зурхайтай холбоотой юм бол бүгд л байждаг шин. Тэгээд тэнд чи одоо тэр хүнд заримуд нь ухамсарлуулж байна, ойлгуулж байна. Мэдээгүйг нь мэдүүлэх гэж бас хичээл зүтгэл гаргадаг. Тэгээд тэрнийг одоо бас хүлээж авдаг хүмүүс байдгийг. За хүлээж авахгүй хүн байвал би тэгээ хэлж өгöd одоо яг та хүнд нэг туслая гэсэн тэгээд ямар ч байсан гэсэн энд нэг сэтгэл байгаа учраас тэрийг хэлждэг.
За тэгээд ер нь бол тэгээ хүмүүс тэрнийг хилээд өгтөр их л хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Яг тийм ээ. Одоо яг л тийм л юм болсон ингэсэн. Тэгсэн гэл одоо тэгдгээ тэгэл тэрний одоо ягаад ахтар тийм давхцал айлуул их байна. Тэгэхээр бид нар нэг л тойрог дотор л яваад байгаа юм бол гэдэг л бодлоо байдаг шүү дээ. Тэгээ хөөрхий их юу шүү дээ хүн тэгээд яг та юм мэдхгүйгээс л ингэж явдаг юм билээ. Нөгөө нэг тэр чиглэлийн мэдлэгийг бас бид нар түгээхгүй байна те. Тэгэл одоо түгээх тэр дөрөв би хэллээ шүү дээ. Муулаад ахтарч одоо яах юм бэ? Дахиад нүгэл хурааж нэг хүнд нүгэл хураалгаж одоо дэмэмүүдэ гэж бодохтор чинь тэгээ болчих юм биш. Би зүгээр нэг чэйжнээсээ нэг тэгж байгаа юм биш. Номын дагуу юм хэлж байгаа шүү дээ. Ном юм л байсан гэдэг талаас л бидний өвгдөөс тэр олон эрдэмтэн мэрэгд дам хуврагууд энэ дээдийн номыг үзэж явсны адис жанал Монголд маш их байгаа шүү. Тэндээсээ жоохон суралцвал дээр юм уу да. Монголын минь ард түмэн бүгдэд нь бол тэр дээдийн буйны одоо чуулганы агуу бурхны утгыг олж болох тийм агуу сэтгэл биднэрт байгаа. Бүгдэд нь байгаа шүү. Тийм учраас хүүхдүүдээ тэгж бодох хэрэгтэй. Бид нар тэгж бодохдоо тэгээд нэг хайрлах, хүндлэх, тэ инэрх хэдий чинээ инэрцэд нь төдий чинээ эдгэрэлт явж идэг. Ийм л жамт. За баярлалаа. Та тэгэхээр манай үзэгчдэд цагаан сарын мэдчилгээ ерөөл хайрлахгүй юу? За тэгэхээр одоо монголчууд маань энэ 17 дугаар жарны гал морин жил одоо морилын ирж байна. Тэгээд нийт монголчуудаа та бүгдийн минь эрүүл мэнд, насан урт. За тэгээд өвчин эмгэггүй та бүгдийн минь сансан бодсон сайхан үүс болгон чинь 10 зүгтэн дэлгэрч амьдрал чинь аж аргалаар дүүрэн байхын одоо ерөөлийг өргөё. За ингэ. За баярлалаа.